Монгол улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн бүгд найрамдах Солонгос улсын иргэнийг албадан гаргалаа. Захин орчинд байр түрээслүүлнэ гэх зар мэдээллээр олон хүнийг нэг хугацаанд залилжээ. 2015 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй. Эверестэд манай хоёр жуулчин авирч байна. Брэдэд эрэлттэй ажлын байрт 300 мянган рубль буюу 12-оос 13 сая төгрөгийн цалин амлалаа. Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадны иргэнийг албадан гаргажээ. Тодорхойлбол бүгд найрамдах Солонгос улсын иргэн Кен оршин суух зөвшөөрлийн хугацааг 1171 хоног буюу 3 жил 2 сар 16 хоног хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсныг хяналт чалгалтаар илрүүлжээ. Тэрээр 2022 онд гадны хөрөнгө оруулалттай Исү International компани нэрээр хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авсан байна. Гэхдээ Монгол улсын нутаг дэвсгэрт паспорт түүнийг орлох баримт бичгийг бидээ авч явах журмыг зөрчиж, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн болохыг тогтоожээ. Түүнийг 3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол улсаас албадан гаргалаа. Захин орчинд байр түрээслүүлнэ гэх зар мэдээлэл байршуулж, олон хүнийг нэг хугацаанд залилсан хэрэг гарлаа. Тодорхойлбол Дархан уул аймгийн зарын нэгдсэн гүрүүвт Бат оргил гэх хаягаас байр хямд үнээр түрээслүүлнэ гэх зар байршуулж, нийт 3 иргэнээс 4 сая 400 мянган төгрөг авч залилсан байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь орон сууц түрээслэн худалдан гэх зар мэдээлэл дээрх гэрэл зургийг хуулбарлах, эсвэл үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэргээр хүмүүсийг төөрөгдүүлж хуурч мэхэлдэг. Цагдаагийн байгууллага бусдын эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнчлэн оны эхний 4 сарын байдлаар цагдаагийн байгууллагад 5700 орчим залилах гэмт хэрэг бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох дээд хязгаарыг баталж 6 шалгуур үзүүлэлтээр олгохоор болсон. Үүнээс 4-ийг өнгөрсөн 11-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Харин одоо үлдсэн 2-ыг эх сараас хэрэгжүүлэх гэж байна. 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд бол шинээр Улаанбаатар хотын дугаар бол олгохгүй. Гэхдээ энэ тээврийн хэрэгсэл нь бол суудлын болон бөхчин 3.5 тонноос доош ачааны тээврийн хэрэгсэл хамааралтай. Бусад төрлийн тээврийн хэрэгсэл бол хэвийн улсын дугаар аваа явж байгаа. За нөгөө нэг залт маань бол Монгол улсад орж ирж байгаа импортоор орж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт бол заавал хамрагдсан байх ёстой гэсэн энэ хоёр залт маань бол 6 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа. Манай дэлхийн хамгийн өндөр цэг болгох Эверест ууланд олон улсын хэмжээний мастер батогдох бат шиг нар авирч байна. Далайн түвшнээс дээш 8848 метрт орших уулна өндрийн кемпүүд байгуулагдаж, олс тавих хугацаанд өндрийн бэлтгэлээ базааж байна. Тэд Эверестийн өмнөд хөтлийн зам буюу Балбын талаас авирч байна. Эверестийн оргилд гавьяа тамирчин өсгөө хоёр анх авирснаас хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 13 уулчин авирснаас 11 нь амжилттай болсон байна. Тус оргилд эмэгтэй уулчтаас хамгийн анх гавьяа тамирчин Гангамаа мөрөө гаргасан юм а. Брэд улс эрэлттэй ажлын байранд 300 мянган рублийн цалин санал болгож байна. Энэ нь манайхаар 12-оос 13 сая төгрөг болох юм. Өндөр цалинтай эрэлттэй ажлын байрны ихэнд программист, борлуулалтын хэлцээний дарга, бульдозерчин зэрэг ажлын байр оржээ. Тэгэхээр 220-оос 250 мянган рубль буюу 9-оос 10 сая төгрөгийн цалин амласан байна. Цаашлаад геологч, хөргөлтийн тоногдох хөрөмжийн засвар үйлчилгээний механикч, лизингийн салбарын борлуулалтын тэргүүлэгч, менежер, хүүхдийн шүдний эмч зэрэг ажлын байранд 200 мянган рубль буюу 8 сая гаруй төгрөгийн цалин амлжээ. Энэ мэтээр Head Hunter байгууллагын судлаачид 100 мянган рубль буюу 4 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 гаруй ажлын байрны шинэ сул оронтойг тоолжээ. Хөвсгөлийн улсаас ихтэй дэлгэр мөрөн бүксий, үүр, хангаан нурууны арын идэр, хануу, чулуут, урд тамир, өврийн буянд, хожуул, завхан, онг, алтан нуруунаас усчих
Ховд, булган, согоог зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрүүдээс 15-аас 65 см-ээр нэмэгджээ. Дэлгэр мөрөн, бүксий, идэр голын адаг, хануй, чулууд, урд тамир хожуул, согоог, булган болон сэлэнг мөрөн орхон голын ихээр олон жилийн дундаж түвшинг 5-аас 55 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.